За ингээд шинэ оны 2026 оныхоо анхны лайвыг хийж байгаа шүү. Тэг нэг лайв хийгээд орсон бас сайн явж өгөхгүй байсан. Одоо ингээд бид нар ингээд ер нь иргэд залуус тэнцдэг юм залуучуудаа бид нар араад ер нь ахмадуудыг анзаарахгүй өнгөрөөд байгаа юм шиг байна шүү. Бодож ахмадууд чинь маш их хүн суртал дарамт байна. Одоо Монгол Улсын засгийн газрын энэ 2025 оны шинэ оны өмнө гаргасан шийдвэрүүд тийм үү? Одоо тэтгэврийн хөгжүүлэлтээ ингээд 80,000 төгрөгийн бүх иргэдэд 80,000 төгрөг орсон. Тэтгэврийн хөгжүүлэлт мөнгө орсон. Энэ бол үнэхээр үнэн. Энэ судлаа ярих юм байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт 36 сараар зээлээ авнаа. Ямар ч асуудалгүй. Ахмадууд 36 сарын зээл бол нээлттэй гэдэг ингээд засгийн газрын тэргүүн улсын хурлын дарга юм усрын учрал Монгол Ордын намын дарга учрал шийдвэр гаргасан. Засаг төрийнхөө шийдвэрийг биелүүлэхгүй байгаа энэ Монгол банкны удирдлагуу та нар одоо ичиж өгөхөөрэй. Ямар ч тийм биелэгдэх боломжгүйгээр нөхцөл байдал тавьдаг. Сүүлийн үед над руу маш олон иргэд, маш олон наслан буудад над руу холбогдож байгаа. За гандамруу энэ талаар ярьж өгөөч, хэлж өгөөч. Яг үнэн гэлгээд нэр ямар ч биелэгдэшгүй тийм нөгөө 36 сарынхаа зээлийг одоо авах гээд ингээд хуулийн дагууч засгийн газрын шийдвэр гаргацсан окей гээд ингээд авч болно гэд ингээд шийдвэр гаргачаад хахад Монгол банкныхан та нар даа ялангуяа энэ хаан банкны баатар сүрээ наад нэг ажилтаа хилээч. Наад хүн суртлаа бодооч. Настангуудаа яасан боддгоо юм бэ та нар? Та нар тэдэнтэй адилхан хөгшрөн штэ. Та нар ингээд цаг үргэлж ингээд орь залуухан цаг үргэлж ингээд залуухан явахгүй штэ. За яасан байх нөгөө хөдөөнөөс нэг эмээ над руу холбогдож байна. Өнөөдөр холбогдлоо. Зүгээр гандамроо эмээ чамаа дэмждэг шүү. Одоо ингээд 36 сарынхаа өөрөө хаан банкаар тэтгэврээ зээлээ авдаг юм байна. За манайха нэг шинэ аюулгүй зөв асуудал шүү. Яг нийгэмд ингээд бухимдал төрүүлээд байгаа нийгэмд даа ялангуяа өндөр настангууд чинь тохиолдол байгаа энэ хүнд бэрхшээлийн талаар ярихаас өөр арга байхгүй. За хүн болгон нэг ширэлж манайха. Нэг 3 4 5 5 ширэлж андамрахын хай дандаа үннийг хэлдэг дандаа үнний төлөө зогсдог болохоор 3 30 гаруй мянган дагагчтай болсон мөрдлөө цаг үргэлж спорт блокнд байж гин. Та нар ингэ бодоод үзэлтэй. Хэрвээ хаан банкнаас тэтгэврийн зээл авдаг эмээнэр өвөөнөр маань тэдний гэр бүлийнхэн заавал өр хүүхдүүд нь нийгмийн даатгалд төлсөн байх ёстой гэж шаардлагууд нь аимшигтэй заяа хэзээ биелэгдэшгүй. За тэг хүргэн бэрүүд нь ороод ингээд нийгмийн даатгалаар авъя гэхээр өгдөггүй. Өргөн бэр хөндлөгийн хүн бол огтоос хамаарал байхгүй. Энд ч одоо яг үндсэндээ тэр банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлснээс илүүтэйгээ шаардлага нь өндөр байгаад байгаа байхгүй юу аимшигтай. Гэхдээ машин тэрэг лизинг гэдэг нэг банк ус руу ороход одоо шинэ би одоо нэг өөрийнхөө найзууд дуудаад одоо нийгмийн даатгал төлдөг бол ингээ батлан даатгаар ороод зээлээ аваад яваад машин тэргээ худалдаж аваад төлөөд яваад гэж болдог үстэй. Тэгэхээр энэ хаан банкныхын даа ялангуяа энэ Монгол банкны энэ нөхдөө та нар одоо болоорой. Одоо зандан шатарын нэм ослын өчид над хүртэл нь шеэрлэдэг. Одоо бид нар энэ жил энэ 2026 онд настан буудуудаа дэмжлэг жил болно шүү. Настан буудуудаа одоо энэ дэмжиж настангуудаа. Бид нар энэ эмээ өвөнөр байхгүй бол эмээ өвөнөр өнөөдөр улстай тултал хөдөлмөр хийж өнөөдөр ингээд энэ бүтээн байгуулалтыг хийж насаараа өнөөдөр улстай татвар төлж нийгмийн даатгал төлж явсаар хагаад тэтгэврт орсон. Тийм үү? Тэгэд ийм хүн сурталтай байж болох ямар ч авах боломжгүй байгаа сте. Одоо өөр тэр эмээ 36 сараар тэтгэврийн зээлийг авч чадаагүй байна. Авах ямар ч боломжгүй байна гэж байгаа. Өнөөдөр яах вэ? Одоо тэр бүр өндөр настай тэтгэврийн эмээ өвөнөр байлаа. Өөр хүүхдээ ганц нэг хүүхдээ байлаа. Өвчин зовлонгоор үр хүүхэд нь хороог орхисон байгаад үр хүүхдгүй байх юм бол тэр хүнд батлан даа тэр хүн бол насан туршдаа энэ тэтгэврийн зээлийг 36 сараар авах боломж болцоод авах ямар ч боломжгүй. Энэ бол аимшигтай боломжгүй ард түмнийхээ эсрэг настан буудлагын эсрэг гарсан шийдвэр байгаа байхгүй юу? Ийм аимшиг. За хаан банкны захирал дээр Баатар сайхаа энэ асуудал одоо талсан зогсоо. Энэ Монгол банкны ерөнхийлөгч рүү
одоо улсын хурлын даргын зандан шатар юу ерөнхий сайд зандан шатар одоо их хурлын дараа нэм ослын учрал тийм үү Монгол улсын иргэн ухнаагийн өрс та нар дуурна байгаа. Алин болгон та ингээд дуугүй жимбигээ суугаад авах үү хэлээч. Ийм шийдвэр гаргах байсан бол 36 сарын зээл өгөх ямар хэрэгтэй? Ямар шаардлагатай? 36 сарын зээл авсан нэртэй өнөөдөр шаардлагууд нь айгүй хатуу, шаардлагууд нь бүтэхгүй ийм заваа юм хийчээд ингээд ард иргэдтэй ингээд 36 сараа бид үйлчилж байна. Ямар ч асуудалгүй үйлчилж байна гэдэг худал хуурмаг үгээ одоо та нар болоорой заяа. Нийгэм чинь болохгүй байгаа юм ерөөсөө энэ. Айгүй утгагүй байгаа үстэй. Та нар бодлоо би сая жишээ аваад хэллээ штэ. Хэрвээ одоо тэр цэцгээ долмаа шамаа хэм бэдгийн настангууд маань тэтгэрээ зээлийг 36 сараар одоо хаан бакийн салбараас авах гэхээр заавал өөрийнх нь төрсөн үр хүүхэд нь нийгмийн даатгал төлсөн байх ёстой. Заавал тийм хүүхдтэй хүмүүс 36 сараар авж байна. Бусад иргэд маань эмээнэр өвөнөр маань тэтгэрийн зээлээ авч чадахгүй. Одоо болтод авч чадахгүй байна. Хогч шүү заяа. Жихэнд талбаагч дүүрэлт настангуудаа би жагсан шүү заяа. Би энэ тэтгэрийн зээл гэдэг талаар би үзэл бодлоо өмнө ганц нэг удаа илэрхийлжсэн. Үнэхээр энэ ахмадууд маань хэцүү байгаа юм байна. Үнэхээр хэцүү байгаа юм байна. Би өнөөдөр тэтгэврийн зээлийг өнөөдөр сая 500 мянган төгрөг болоо гэдээ ингээд бахаад өрөөдөөд янз бүргээд би яваагүй. Тийм үү? Энэ төр засгийн гаргасан шийдвэрийг дагаад энэ төр засгийн гаргасан энэ шийдвэр нь ингэж яваад одоо ингээд цалин хөлс нь ингээд 80 мянган төгрөг 0.8% нэмэгдээд ингээд явж байгаа ингээд цаашдаа нэмэгдээд явах байлгүй гэдээ ингээд бүрэнж боломжоор хараад байгаа ш бид нар. Тэгэхэд ямар ч тийм боломжгүй хизээж биелэхгүй даалгавар гэж байдгийг. Октоосоо биелэхгүй даалгавар гэдэг чинь бол улс их орныхоо эсрэг тийм үү? Муу үйл ажиллагаа явуулж гэсэн хаан бакны захирлууд энэ Монгол банкны захирлууд та нар хизээж биелэхгүй юм тавьсан байгаа ч та нар бодоод үзтээ. Хэрвээ за би одоо миний ээж аав хоёулаа бурхан болцоо. Би бүтэн өнчин. Хэрвээ миний ээж аав маань амт цэрүүн байгаад өнөөдөр ингээд тэтгэврийн зээл нь 36 сар болсон зээлээ аваад хин нэгэдээс гадаа өөрөө ч юм уу эмчилгээ ийм зарцуулъя гэдээ ингээд явах гэхээр болохгүй. Заавал ган төмөр төрийн албанд ажилласан байх ёстой. Заавал нийгмийн даатгал төлсөн байх шалтгаантай. Хэрэг надтай сууж байгаа бүсгүй өнөөдөр нийгмийн даатгал төлдөг ийм байгаад ингээд банкар орох юм бол бас болохгүй. За хүн болгон нэг ширж яг үнэн шүү. Ийм хүнд амар шаардлага тавьчаад үгсэн эрдэнцгээрээ ахмадуудаа баярлууллаа. 36 сараар яг энэ засгийн газрын тэргүүн гомжийн зандан шатар ерөнхий сайд болон улсын хурлын дарга нэм ослын учрал бол зөв шийдвэр гаргасан ч бодож байгаа. Ахмадуудаа болсон зөв шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн доод шатны байгууллага буюу Монгол банкны удирдлагууд шийдвэрийг биелүүлэхгүй шаарж байгаа. Миний хувьд бол октоосоо биелүүлэхгүй байгаа. Гэхдээ энэ ийм байж болохгүй үстэй. Тэтгэврийн зээл гэдэг бол бусад зээлийг бодвол хамгийн найдвартай зээл. Хамгийн найдвартай зээл байхгүй юу? Тэтгэврийн зээл гэдэг. Бүх насаараа энэ улс их орныхоо төлөө явсан ахмадууд маань эмээ өвөнөр маань 600 хэдэн мянга 700 мянган цаас л авдаг штэ. Тэгээд ингээд 36 сараар нээлттэй болоо окей гэд ахмадуудтайгээс айгүй сайхан баярлалаа гэд би ч их баярлаад ингээд над руу өнөөдөр маш олон эмээнэрээс өвөнөрөөс надад гомдол ирж байгаа. Би дуугүй байж чадсангүй. Одоо энэ тэмцэлд дуурдаг надыг бодоод олон зуун мянган дагагчтай пэйж хаягта мондгуудаа та нар дуураарай заяа. Ийм шийдвэр гэж байдгийм үү? Ийм шаардлага, ийм босго өндөртэй өөдөөс нь тавьчаад тэгээд эмээнэр маань сая шинэ жилээр тэтгэврийн 36 сарыгаа зээлийг авсан эмээ өвөнөр ховор шүү. Ховор ойлгож байна уу? Ямар ч авах боломж болцоо байхгүй. Энэ хэрээс хитэрж шүү үнэхээр инээрээ. Хэрээс хитэр цааш яах ёстой? Шинэ одоо иргэн гант төмрийн миний ээж бурхан болцсон л доо. Амт цэрүүн байх юм бол би өөрөө жишээ авч штэ. Иргэн гант төмрийн ээж хаамаа хоёулаа амт цэрүүн байсан бол шүү. Байхгүй л одоо. Байсан бол 36 сараар хаамахнаас зээлээ авах юм бол заавал миний ээж аавын бидний үр хүүхд бид нар заавал нийгмийн даалт төлсөн байх ёстой. Тэгээ хамаатан садан хин нэгэн батлан даалт байх боломжгүй. Үр хүүхдүүд нь заавал байх ёстой. Бэр хөргчүүд нь болохгүй. Ийм амар хатуу босгоо тавьчаа та нар үхсэн элдэнцгээр та нар ард түмэндээ настан буурдуудаа шуурхаа ажиллаж байна.
Бүх банкудаар олгоно гэд энэ худал хуурмаг энэ тарих толгой угаадгаа одоо та нар бодооч ээ. Би одоо энэ 2026 онд дандаа гоё энерги дандаа гоё зүйлийн төлөө дугрыг гэж бодсон. Ахмадуудаа бид нар ардаа хайцсан юм байна. Манай ахмадууд маань амар их зовлон зүдгүүр амар их бартаа байдгийн байна. Бид мэддэггүй юм байна. Үнэхээр. Хэрэг хитэрж штэ үнэхээр нэрэ. Гүчин тэр 36 сарын зээлийг өмнө 18 сараар өгтөө зүгээр өгөөд ирсэн 36 сарын зээлийг өгтөө заавал ингэж дарамт шахалт гаргаад заавал хизээд биелэгдэшгүй ийм даалгавар гэдэг хизээж ийм биелэгдэшгүй ийм муухай бартаа тавьчихгуудаа ингээд та нар хээвчгүй та нар засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлж гэж яриад тахэ. Энэ Монгол банкны захирал Монгол банк хаан банкны удирдлагыг та нар ичээрээ та нар заяа. Та нар бүгдээрээ өгшрөө шүү та нар заяа. Та нар бүгдээрээ ойр залуугаараа бүгдээрээ сайхан бүгдээрээ байхгүй. Өнөөдөр гамдмар миний би 50 нас урж байна. Нэгд мэтгэд 20 жилийн дараа би далтаа болсон өвгөл явж байгаа. Би бол үхэн үхтэй төмөө одныхоо төлөө явна. Настан буурдаа ардаа хийж болохгүй. Эмээ өөнрөө тэтгэрийг өгчүүлээ. Үнэхээр Монгол Улсын засгийн газрын гаргасан шийдвэр бол Юм улсын учрлын гаргасан энэ 36 сарын зээлийн шийдвэр бол зөв байсан. Зөв байсан. Энийг бол үгүйсгээгүй. Энэ бол маш зөв шийдвэр гаргаж байгаа. Энэ улсын их хурлын дарга юм улсын учрал бол ёстой энэ их хурлын дарга болсон, энэ намын дарга болсноос зөв шийдвэрүүдийг гаргаж байгаа. Үнэхээр ард ирдэг хамгийн ойрхон байгаа. Одоо яасан байх нь 16 настай амнасаа алдсан охины ээжийг хүлээж авч уулзлаа штэ. Энэ ганцхан тэр 16 настай талигаж охины бяцхан зүрхийг амиа алдсан бяцхан зүрхийн ээжийн асуудал биш штэ. Энэ нийгмийн асуудал тэр чигээр байхгүй юу? За хүн болгоно 3 шийддэг манайхаа. Энэ Монгол банкны удирдлагууд буюу энэ Монгол улсын ерөнхий сайд гомжийн зандарчлаар ерөнхий сайд Монгол ардын намын дарга буюу улсын их хурлын дарга нэм улсын учрал над хүртэлцэн шээрэл өнөөдөр төмөө олондоо гаргасан шийдвэр чинь энэ банкны удирдлагууд чинь зөрчөөд байна. Энэ Монгол банкны удирдлагууд чинь хизээж биелэгдэшгүй өөдөөс нь шаардлага тавиад ичихгүй сууж байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Хэрвээ өндөр насны эмээ өвнөрийн үр хүүхдүүд нийгмийн даатгал төлдөг байх юм бол хизээж тэр 36 сарын энэ зээлээ хизээж авч чадахгүй юм байна. Одоо ч авч чадаагүй эмээнүүд зөндөө байгаа. Хөдөөний нэг эмээ байна. Улаанбаатараас эмээнүүд над руу ярьж байна. Ийм шийдвэр гэж байх юм уу? Яагаад ийм шийдвэр байж болохгүй шүү дээ. Ерөн зүгээр ямар эргүү тэнэг нь ийм шийдвэр гаргаад ингээ болцол тавиад байгаа юм бэ? Битгий эмээ өвнийг танад доромжлооч. Би өнөөдөр эмээ өвнөрийн тэтгэрийг сая 500 мянга танаа ордны гадаа засгийн газрын одоо талбайн гадаа би очиж ягсаагүй. Би бас засгийн газар шинээр байгуулсан засгийн газар одоо юм хийчихгүй бах. Одоо улсын их хурлын дарга нь Монгол ардын намын дарга учрал гэдэг Монгол ардын намын гэрээсэг энэ мундаг залуу гарч ирлээ. Одоо иймээ зөв шийдвэрүүд гаргаа явж гин гэд хүн ерөнийн засаг төрөгийг гаргасан шийдвэрийг дэмжиж ингээд явах ёстой маа уулна. Энэ гаргасан шийдвэрийг доод талын шатны удирдлагууд буюу Монгол банкны удирдлагууд хүртэл шеэрлэж манайхаа. Одоо нэг 20 хүний нүд байна манайхаа 5 шеэрлж бүгдээрээ 5 шеэрлж. Тийм амар болцол тавихаар чи яаж настан гочин тийм тэтгэрийг зээлмэлийг үгүй тэгээд хөргөдөө эмээ өвнөр нэрээ амьдтай биенээ хайл гэдэг чинь нэр эмээ өвнөрийгөө одоо л хайлт тэдний төлөө дуу хоолой болохгүй бол нэр үнхэрийн хүчин өгсөж байгаа юм байна. Банкн дээр очино. Нэг 36 сарынхаа зээлийг авна гэхээр хизээж биелэгдэшгүй өөдөөс нь аимшигтай шаардлага нэхэддэг. Тэр шаардлага нь ямар ч биелэх боломжгүй. Та нар мэдж байгаа бол ингээд сайн хараад үзэлтэй. Яагаад ч тийм одоо тийм боломж байхгүй гоцтой үнэхээр яаж байх юм бэ? Ийм хүн зурталтай юм өөдөөс тавьчихгоо засгийн газрын гаргасан шийдвэрийг биелүүлж байна. 36 сараар бүх банкуд өгж байна гэдээ ингэж яриад ах юм. За манайхаа нэг 10 шеэрлж нэг иргэн маань 10 гээд яатын шеэрлж ямар хамаатай. Үний имийг би хэлж штэ үний имийг худал хуурмгийн би октоосон яриаггүй штэ. Би хэн нэгэн хүмүүсийн хооронд хэрүүлд орж хэн нэгний талд нь би сайн хүн болохгүй штэ. Нийт Монголын ард түмэнд болохгүй байгаа нийт энэ Настан буурдад болохгүй байгаа асуудлын талаар би өнөөдөр хөндөж ярьж байгаа.
ярихаас өөр арга байхгүй. Маш олон эмээнэр өвгөнөр над руу хандж байгаа. Ийм байж болдгийм үү? Ийм аимшир оройгүй амир өөдөөс нь ийм шаардлага тавьчаад тэр шаардлагаа заавал биелүүлээгээд ямар ч биелүүлэх боломжгүй шаардлага байгаа байхгүй наад чи. Шал содэт яста галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг ийм шаардлага тавьчаа та нар ингээд худлаа та нар Монгол улсын засгийн газрын гаргасан шийдвэрийг үг дуугүй биелүүлээрэ. Монгол улс хуультай юм бол та нар үг дуугүй биелэл заяа Монгол банкны энэ удирдлагууд та ялангуяа хаан банкны энэ салбарууд нь өгсөн эдэнцгээр 36 сарынхаа зээлийг өстө хангалтайсаа өгж байгаа манайх олгож байгаа гэд болцлууд нь бүр аимшиг болцлууд хизээч биелэгдэшгүй болцоод тавьчихсан. Тэгээд нэг амар мундаг юм ярьцгаагаад та нар тийм юм бол огтоосоо байхгүй шүү заяа. Одоо болохгүй магаш захимдуудаа гарч ягсан шүү заяа. Язаалч ягсан шүү заяа залуучуудаа дүүнрээ. Эмээ өвнөрөө хайрд шүү. Энэ эмээ өвнөр байхгүйгээр энэ Монгол улсын энэ ирээдүй хойш бидний аймнаас яригдах ямар ч боломжгүй. Энэ ижи маань бүх насаараа хөдөлмөрлөж бүх насаараа энэ улсдаа татвар төлсөд төвчтэй гарсан. Одоо Монгол улсын засгийн газрын шийдвэр нь 36 сараар нээлттэй гэсэн, окей гэсэн. Би баярлсан. Сайн байна. Сайн байна. Өмнөх урд урдаагийн өмнөх тийм ерөнхий сайдууд их хурлын даргаанаар ер нь ийм шийдвэр гаргаагүй л харж байгаа. Би бол юм усрын учир гэдэг заадаг бол ер нь бол миний тэмцэлтэй бол ер нь яг ижлэн тэмцэн гэж боддог. Би Монгол улс захин мөрөөдөө тоглоомыг далсан зогсоохын төлөө 300 хоног тэмцэж би өнөөдөр хуулийн баталж чадсан. Тэ. Энэ захин мөрөөдөө тоглоомыг далсан зогсоох хуулийг энэ саарл ордноос ганцхан юм усрын учир гэдэг энэ одоо Монгол Ардын намын дарга, хөрлийн дарга энэ залуу шигүүлүүлж би нийгэмд энэ сошиал 300 хоног тэмцэж энэ хуулийг батлуулж чадсан. Олон залуу гэр бүлийн амьдралыг би хамгаалж авч чадсан гэж боддог. Гэхдээ би бүр амар ой гутлаа штэ үнхээр нэрээ. Бүр уур хүрээд штэ бичиж чадахгүй байж штэ. Дуугүй байж чадахгүй штэ үнхээр. Ийм аимшиг шийдвэр гаргаад ийм аимшиг болцов тавиад өөдөөс нь ингэж тавихаж яаж эмээ өнөж хөөрхөдөө мөн настангууд нэрээ. Нэг хэдэн цаасаа тэтгэрийг нэмүчих гээл өргөө тэмцээд ирсэн. 80 мянгасны бавчир бүгдэнд нь нэмж өглөө. 1-р сарын 1-нд орсон. Одоо нэг 36 сарынхаа зээлээ аваад ингээд гээ янт чинь хамгийн гол нь энэ өндөр настангууд чинь хөөрхөдөө нэрээ машинаар бол нэрээ баг 20-30 жил онцсон машинтай л адилхан шүү дээ. Мотор харапан дуусчихсан улсууд л байгаа. Одоо эмнэлэг, тамлаг, ар гэрийн амьдрал янз бүрийн асуудал зөндөө байгаа штэ. Хөрхөдөө 36 сарынхаа зээлийг авчигээд хаан банк руу яваад орохоор хаан банк нь өөдөөс нь хизээж биелэгдэшгүй. Шаардлага нэхэд ингэ сууж идэг. Энийг одоо болооч. За хүн болгоны 3 ширэлжиж манайхаа ийм заваан байлаар ийм байлаар ээж болдгийм үү? Тэгээд энэ Монгол улсын засгийн газрын тэргуун гомжийн занданшил ерөнхий сайдаа их хурлын дараа нэм усрын учирлаа. Одоо би нэм усрын учирлаа бичсэн бичнэ Viber-аар бичи. Угаасаа бичи. Бид ингэ чимээгүй байж болохгүй. Ийм муха бүдүүлэг байж болох юм уу? Өстө бүдүүн байж болно, бүдүүлэг байж болохгүй гэдэг шиг тийм үү? Ийм тэнэглэл байж болох юм уу? Хизээж биелэгдэшгүй заяа. Одоо яах гээд байгаа? Тэр 36 сараар нь олгыг гисэн одоо энэ тэтгэврийн зээлийн шийдвэрийг нь одоо голоос нь бас мөн угааж идэх гээд байгаа банкныхаа та нар тань талаараа 5-3 цаас авч өгдөг болох гээд байгаа юм. Та нар яах гэж байгаа? Би энийг асуу яах гэж байгаа? Ийм заван шийдвэр тавиад ийм аимшиг юм өөдөөс нь ингээд шахаж шаардаад яваад байгаа та нар ичээч ой. Гэнэрэ араа дэндүү вэ штэ нэрэ араа дэндүү угаастай. Ийм шийдвэр гаргаж болдгийм үү? Ийм шаардлага нэхэд байхаа чи яаж настан буурдууд чинь хангалттай хэмжээний тэтгэврийн зээлээ аваад ингээд явах ямар ч тийм явах боломж болцоо байхгүй штэ. Үнэн тамтай ямаа нэрээ, яста нэрээ, навшимаа нэрээ. Энэ улсын орнчод болж үтж байгаа нэг ширхэгч байхгүй. Монгол улсын засгийн газрынхаа гаргасан шийдвэрийг биелүүлдэггүй энэ Монгол банкны удирдлагуу та нар болоо. Та ялангуяа хаан банкны удирдлагуу та нар болдоо та нар ой.
Яг одоо яа гэдэг байгаа. Гэхдээ энэ та нарын бодож үзэлтэй гэр бүлийн гишүүд нь нийгмийн даатгал төлдөгөө бол энэ 36 сарынхаа зээлийг авах ямар ч боломжгүй. Ийм байдалд хүрчсэн байгаа байхгүй юм банкны удирдлагууд та нар хөөе. Ичиж амьдраач та нар хөөе. Үр хүүхдгөө өндөр настай 80 гарсан үр хүүхэд нь 50 60 настай бас нийгмийн даатгал төлж байгаагүй ийм улсууд байх юм бол зээлээ авах ямар ч боломж байхгүй. Ямар ч боломж болцоо байхгүй ийм аимшиг шаардлага өөдөөс нь тавиад ингээд сууж байгаасаа банкныхаа та нар ичээч та нар хөөе. Та нар удахгүй энэ нэмээ өөнийг насанд та нар очиж штэ. Та нар ингээд цаг үргэлж ингээд залуухан ойр залуу насаар явахгүй штэ. Өнөөдөр би 50 настай. Ийм тэнэг юм байж болдго юм уу? Ийм тэнэг шаардлага тавиад өнөөдөр ингээд ахмадуудыгаа бас нөгөө нэг тэтгэврийн 36 сарын зээлээ авах боломж болцоод байна ингээд өөдөөс нь гацаагаад ингээд сууж их. Инкод баярлалаа. Маш олон ярьж баярлалаа. Баярлалаа инкод баярлалаа шүү. Бүгдээрээ 20 30 40 50 гэж ширдэжтэй. Ямар хамаатай. Өнөөдөр ер нь ингээд айгүй заваа ямаа нэ. Үнний төлөө дуу хоолой болно гэдэг чинь бол ер нь амжтай байд юм байна. Би одоо биеэрээ тулдаа штэ үнэхээр. Би Монгол захин мөрөдөд тоглоомын дасан завсаагантай 300 хоног дэмж мөрөдөд зохион байгуулдаг гэмт хэрэгтэнгүүд буюу энэ мөрөдөд донцсон залуусыг аврахын төлөө 300 хоног тэмцэж бас олон хүмүүсийн занаан дараад маш олон хүмүүс ирбарт блоконд явсан. Одоо түүний дараа яасан байх нэг огцор хамархан гэдэг төлбөртэй МСС-ийн төлбөртэй засагч нар эсрэг тэмцээд тэр цаг мөчөөс хойш 3 4 сар одоо ингээд тасралтгүй 5 6 сарынхаа царайг нүрийг үзэж байна. Баялагын сангийн хууль эрхийг шахаж шаардаад ингээд явж байна. Одоо энэ өнөөдөр ингээд 2 3 тэтгэврийн эмээ өнөр над руу гомд ирж байгаа. Гандамраа энийг слайдасаа хэлж өгөөч. Чи яагаад нөхөр минь хөөе энэ тэтгэврийн өгчлөлтийн талаар ярьдаг юм бэ? Бидэнд ийм асуудал тулгараад байна гэд аимшигтай асуудал угаасаа хизээл биелэгдэхгүй даалгавар гэж байгаа. За дайны цагаар бол одоо би танд яг шууд хэлье. Дайны цагаар одоо жишээ нэг энэ нэг төв замаас энтхийн зам мөрд битүү мээнжилсэн байдаг. Энэгээр гараад давшаад орох ямар ч боломжгүй шүү дээ. Ийм даалгаврыг зүгээр ороод минь рүү дэлбэрээд өгсөндөө адилхан ийм шаардлага тавьж байгаа шүү дээ. Ийм аимшиг шаардлага. Хизээд биелэгдэхгүй шаардлага байгаа байхгүй наад чи. Хэрэв одоо миний ээжийн аав хоёр бурхан болсон л доо миний сайхан ээж аав маань сайхан хүмүүс байсан. Үүр дурсдаг би. Тэр тэрээр минь амьд сүрэн байгаад өнөөдөр ингээд тэтгэврийн зээлээ 36-аас нэмээд авъяхаар гандамар миний би ядуу байсан. Би бизнес хийдгүү. Би төрд ажиллаагүй. Нийгмийн даа төлөөгүй болохоор миний ээж аавд өнөөдөр тэтгэврийн зээл олдохгүй юм байна. 36 сарын зээл бол яаж яваад олдохгүй. Энэ ингээд төрийн ажлыг ингээд даа ялангуяа Монгол банкныхан та нар ингээд төрийн ажлыг гуйл олдгоо одоо болооч. Би ямар ч юмсан учрал дараад би хандна. Би иргэн үнийхээ үргийг би биелүүлнэ хандна. Одоо та нар маа сайхан 10 ширж манайха. Манай инкод гэдэг чинь айгүй олон ширж баярлалаа. Энэ залуу шиг ингээд бүгдээр ширлээд өгөөч. Сэлэнг долгоор баярлалаа. Ийм тэнэг шаардлага гэж юу гэдэг юм бэ? Настан боордод доромжилсан. Заавал нийгмийн даатгал өөрийнх нь овогтой өөрийнх нь хүүхдүүд нийгмийн даатгал төлдөг байж энэ зээлийг авах боломжтой. Хүргэн бэрүүд болохгүй. Хин нэгэн найз нөхөд хин нэгэн таньдаг хамаатан садны ирээд батлан талаар авахар ямар ч боломжгүй. Ингэх юм бол 36 сараар нэмж яах вэ? Нэр араа дэндүү шүү нэр би энэ тэмцээ дуурайд ингээд байгаа энэ задуустаа хэлэхэд та нар маань одоо тэтгэврийн өгчлөлтөг араа хайж болохгүй юм биш үү? Бид нар энэ дуурж явах ёстой юм биш үү? Үнэхээр аимшигтай ийм шийдвэр гэж юу гэдэг юм бэ? Ийм шаардлага өөдөөс нь нэхэд ингээд суухаар чи яаж болох юм бэ? Бас боломжгүй шүү дээ. Тэгээ нэрээс араа дэндүү юм аа. Бид тэр нь хайгардаг юм байна, бид тооддог юм байна. Монголчууд бид нар бүгдээрээ энэ амиа ичсэн юм байна. Надад л ийм би одоо өөрөө ээж аваагүй болохоор чи бид энэ тэтгэврийн өгчлөлтийн цалин байлдан орж байгаа бол яг гоо сошиал би эрчимтэй байдаг л да. Тэгээ одоо 36 сараар тэтгэврийн зээл өгж байгаа маань банкуд өгж байгаа маань окей гэд ингээд баярлалаа суучсан. Ямаа та нэг өгчлөлт маань бас нэг 36 сараар 18 сартаа бол 18 сарын зээлийг аваа яваад нэг
Эмээ өндөр зөндөө л хөрхөн мөнгө бас нэг эм тариагаа авчин хоол үнсээ авчин хангалттай ингэж амьдрах боломжтой гэж бодчихсон байхгүй юу? Тэгсэн чи ийм амар өөдөөс нь хизээж биелүүлшгүй даалгавар авахгүй бижид дайны цагаар бол заа юу ойлгож байна. Хоёр төв замын эсрэг талыг ингээд энэ тал руу очимоор байдаг битүү ингээд минжүүлсэн талбайг 50-60 далуулаа шууд цээжээрээ мөлхөд юм уу гүгэд гараад тэр дээр очих ёстой байдал чинь ямар ч боломжгүй даалгавар биелүүлсэнтэй адилхан байхгүй юу амнасараа. Ийм тэнэг юм гэж юу гэдэг юм бэ? За манайхаа нэг 5 шийдэж байна манайхаа. Нэр айгүй хэцүү юм аа нэрээ. Хэвээ нэр айгүй хэцүү юм аа нэрээ. Ядчих нэг гандамар гэдэг хүний миний пэйж агчтай яг өдрөөс өдрөд ирээд маань дагаад байдаг. Одоо 33 мянган баг хүрсэн байгаа. Маш олон иргэдийн хандлтыг би авч байгаа. Маш олон иргэд намайг одоо миний энэ тэмцэж байгаа тэмцлийн маань үнэлж миний тэмцлийн маань дуу хоолой болж цааш нь ширлэж би та бүгдийгээ дуу хоолой болж сэлэмний чинь хэр болж ингэж явж байгаа. Өнөө сүүлийн үед би 100 хүний нүд харсангүй ахын дүүсээ нэрээ. Үнэхээр энэ доромжлол донд явсаар хагаад. Яаж бодсон ч гэсэн ийм заваан аимшигын шийдвэр тавьчаа та нар үхсэн элдэнцгээр ард өмнөд нээлттэй ажиллаж байгаа 36 сарын тэтгэврийн зээл бүх банкуд олж байгаа юу яриад байгаа юм бэ? Энэ Монгол охины өдөрлөгөө да. Та нарын тавьж байгаа шийдвэр чинь ямар ч хэрэггүй шийдвэр шүү дээ. Хизээд биелэгдэхгүй шийдвэр ойлгож байна уу? Хизээд биелэхгүй банк босуудаас илүү шаардлага нэгсэн ийм шийдвэр тавьчаад 36 сараар нь зээлийн өгж яана гэд худаа бити попорцоо та нар заа юу. Банк босоос нэг машин зэрэг авах гээд очлоо. Тэр миний найз төрж төрийн бус төрд ажилладаг нийгмийн талбарт би дөржи дагуулчаад дөржи би найзтай туслаач. Батландаа заавал хэрэгтэй нь ороод өгөөч. Орлоо хамтдаа орлоо зээлээ аваад явдаг штэ. Тэтгэврийн юм уу хэдэг хөгжүүлээс тэтгэврийн зээлийн өгчих гэхээр ингээд заавал өгөхгүй боломжгүй бололцоогүйгээр ингээд байх ямар хэрэгтэй юм бэ та нар ơi. Эмигийн сайхан гүйцэтгэх хэрэгтэй дээ. Гүйц хүчин төгөлдөр байх хэрэгтэй. Гүйцэд байж чадахгүй бол ямар юмныхаа шийдвэр байх вэ? Ямар шийдвэр байхгүй гоод надчаа. Одоо засгийн газрын тэргүүн гомжийн задлагч нар ерөнхий сайдаа Монгол Ардын намын дарга учрлаа, улсын хурлын дарга учрлаа. Та энэ усад хариуцлага тооцож өгөөч. Энэ асуудлыг хэвийн болгож өгөөч. Ийм тэнэглэл гэж юу байдаг юм бэ? За улсын орны эдийн засаг муу байж болно. Шууд сая 500 болох боломжгүй байж болно. Энэ бүгдийг ойлгох штэ. Яагаад ингэж гаргасан засгийн газрын гарсан шийдвэрийг заавал чадлан эсэргүүцэд ингэж байгаад байдгийг. Хамтдаа гомдоогод байдгийг. Хөгшүүлээ гомдоогод байдгийг. Ямар хэрэгтэй та нар ơi. Гэхдээ та нар бодоод үзэлтэй. Үр хүүхдгүй настан бүр эмээ байвал яах вэ? Ганц нэг үр хүүхдээ өөр 80 үрсэн хүүхэд нь янз бүрийн золгүй юмар амнасаа алдсан ганц би эмээ өнө зөндөөл амьдарч байгаа чинь оруу адуу штэ. Тэдгээр усаад ингээ хаан багт очих юм бол хизээч авч чадахгүй юм байна. Хаан багны мос шудаачтай одоо болио та нар заяа. Мос шуламсууд минь заяа. Хилчи юм уу шунли юм уу микро дивүүд минь та нар заяа. Битгий ард түмний хармаг сүсэргээ та нар бод заяа. Та нар карт нэг уншуулсан шимтгэл авдаг, шилжүүлэхэд голоосон шимтгэл авдаг, итэмээс мөнгө авсан шимтгэл авдаг. Бүх юм та нар оройгүй шимтгэл авч байгаа. Тэгээд энэ засгийн газрын гарсан шийдвэр 100% биелүүлж чадахгүй та нар ơi. Одоо гастан болоод байгаа би нэгдийг тэмцээ. Надраа бичээрээ энэ тэмцэн шиг тэмцээ бүгдээрээ заяа. Хог юм уу нохонод уу хайрны ёстой. Юу гэсэн юм бэ нэрээ? Одоо бол шинэ жилээр хаваас өнгөрсөн автан бодо зөндөө байгаа штэ. Цайныхаа сайхан сүүгэж авч чадахгүй мөнгө байхгүй. Сайхан буу сайхан салаадаар хангалттай хийж чадаагүй автан бодо зөндөө байгаа. Эмээ өөнөр. Гэхдээ ядчаат миний энэ хаяг одоо хоёр хүн хэрэлдээд би хэрв хин нэгэн хүнийг муулаад ингэж явж явах юм бол хэдэн 100 мянгаараа орж ирнэ. Та нар эмээ өөнөрг юм уу та нар ơi? Та нар ижи аваагүй мó та нар ơi. Залуусаа. 2000 оны дүүнраа язаатлан сэвэд өгөөч, язаатлан шээрлэд өгөөч.
Эмээ өвөний шинд оруулсан шийдвэр гаргаад байна. Энэ хаан бахны өдөртгөө даа ялангуяа. Энэ Монгол банкны өдөртгөөдийг гаргасан энэ шийдвэрүүд нь ерөөсөө дандаа ард түмнийг эсрэг дандаа ард иргэд дандаа эмээ өвөний боломжийг хаасан ийм шийдвэрүүд гаргачаад үгсэн элдэнсгээр 36 сар мараар хангалттай зээлмэл өгж байгаа мөнгө худлаа яриад байдгийг. Наа чи худлаа шүү угаасаа. Үний юм жирээс огтаалга. Гэхдээ тэгээд засгийн газрын ямар нэгэн төлөвлөгөөнд гарч ирээд ингээд яриад байсан бас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд буюу өндөр настангуудад цагаан сараас өмнө 1 сая төгрөгийг сая 800 мянган иргэндээ үе дараалтайгаар олгоно. Эрдэнэс 5 толгоогоос хувьцаа хэлбэрээр олгоно гэдсэн чинь бас л ойлгоо нөхдүүд нь мэдээлэл гарлаа, ханган мэдээлэл гарлаа. Тийм юм байхгүй шүү гэж байна. Юу уцаад байгаа юм бэ? Хинэн зөв хинэн буруу яриад байгаа юм бэ? За тэгээд лайв өндөрлөдөө гандамрах нь шөөц зөндөө юм ярмаар байна. Ийм байдаг аахгүй юу? Намайг маш олон иргэд үдсэн байгаа. Маш олон эмээ өвнөд дэмжиж байгаа. Энэ аимшигын шаардлагын өөдөө зогсоод ухарсан маш олон эмээ өвнөр зөндөө байгаа. Тэтгэр авч чадахгүй эмээ өвнөр маш их байна аачаа. Маш ихээр байгаа шүү эмээ өвнөр. Юу гэсэн үг юм бэ? Ийм шийдвэр гаргачаад нэг мундаг шийдвэр гарлаа мараалаа гэж яриад их юм огтхонч байхгүй ч та нар. Хойлдоо та нар ой. Ийм шийдвэр гэж юу байдаг юм бэ? Ийм өөдөөс нь хизээд мэдчихгүй ийм өөдөөс нь ингээд даалгавар тавилчаад өөдөөс нь ингээд юм ярьчаад ингээд байгаад болдгийм юм та нар ой. Тэгээд нэг мундаг шийдвэр гаргалаа. Бүгд окей өгч ирсэн. Окей өгч юм бол огт байхгүй заяа удлаа шүү. Стаг дургу өрөөд ах нэрээ. Настан буурдаа хайрладаг эмээ өвнөрөө хайрладаг яасарсан ус ор юм бэ бид нар ч. Хүн болгоно 5 ширж ирэ манайха зөөгөн ч гэсэн хөдөлөө. Одоо 5 ширж манайха лайв өндөрлөө. 5 шир гэдэг чи манайха. Би өөрөө энэ сошиалс банк авсан хүн байхгүй юу? Ягаад гэвэл цаг үргэлж үнний төлөө цаг үргэлж энэ төмөө олныхоо төлөө настан буурдуудынхаа төлөө одоо явнаа. Банк нийтийн гашийн төлөө явнаа. Өнөөдөр эцсийн хүртэл явна. Өнөөдөр миний дагагч нар маш их өсөж байгаа. Би ямар ч бүүстэйгэд 30 мянган дагагчлагод маш их иргэн шүү үнэхээр. Гэхдээ хэдэн 100 мянган дагагчтай нөгөө мондгууд маань хоорондоо хэрэлдээл наагаад байна нэрсэн. Өөр юм байхгүй. Дээдгийн гүйдээ олох, доолхон суудлаа олохгүй, дундуурх нь бүр суудлаа олохгүй. Төрийн албаны энэ хүнд суртахуун, энэ хүнд механизм хүнд суртал гэдэг чинь хамгийн аимшигтай байгаад байгаа байхгүй юу? Үнэхээр аимшиг хоошоо цаашаа байгаад байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Ийм амар шийдвэр тавьчаад тэгээд ард иргэдэн сайхан болно, ард иргэдэн ингэн тэгнэ гэдэг ямар шаардлага байдгийг. Ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Күнээрээ ийм байж болдгийм үү? Банкны өдөртгүүдээ та нар ийм шийдвэр гаргачаа та нар ингэж өөрсдөө зөвгөөд ард түмэндээ нээлттэй үуч, настангуудаа нээлттэй үуч чинь 36 сар зээлээ олж байгаа гэдээ ингэж дарганартаа та нар ингэ яриа байж байгаа юу? Навчнуудаа ой. За одоо ганц төмөрх нэг ирээл оруулчих манайхан заяа. Ирээл оруулаад маш олон хүмүүс үздэг. Ирээлээ оруулчих. Лайв угаасаа явахгүй байгаа. Лайв тасалдаад явахгүй байгаа. Төмөө олд хангалттай хүрэхгүй байгаа. Миний 30 мянган фэйсбүүк найзууд маань зарим нь дээр миний лайв гарахаа бодоод удаж байгаа. Тийм учраас би ирээл оруулчих. Заяа Монгол банкны өдөрлөгөөд буюу Монгол улсын ерөнхий сайд их хурлын дараа танаагаад оруулчих. Энэ хүн сурталыг давсан зогсооё гэд та нар маань хүн болгон нэг шеэрлэд өгөөрэй. Нэг минут анхаарлаа хандаад нэг шеэрлэд өгөөрэй. Залуучуудаа да ялангаа 2000 оны дүүнрээ
Эмээ өвнөрөө хайрлаарай. Эмээ өвнөр чи ийм бартаатай, ийм аимшиг өөдөөс нь шаардлага тавиад өөдөөс нь ингээд гацаагаад байж байгаа Бакны удирдлагуудад арга хэмжээ авахлахын төлөө ирээд ороод шүү. За манайхан баяртай. Цаасан сайн шеэр гэдэг өгөөрэй.